Оройн дэргийн үзэгчтэй энэ 7 хоногийн дефакто тайм нэвтрүүлгийг өгөр эхлэж байна. За наадмын өмнөх одоо сүүлийн дугаар байгаа. Тэгээд бидэнтэй хамтдаа дефакто жаргалсан хамт байна. Тань оройн дэргийн. За та бүхэнд ихсэн оройн хүргэе. Манай нэвтрүүлэг бас Facebook-аар шууд явж байгаа жаргал дефакто гэж. Амон V television Facebook-аар суу явж байгаа хаштаг жаргал дефакто Twitter дээр видеос гаргаж байгаа. Та бүхэндээ бодол саналаа хуваалцахаар бол чагта жаргал дефакто гэд Twitter дээр бидэнтэй бодлоо хуваалцаарай. За энэ 7 хоногийн сэдвүүдтэй хэдүүлээ танилцгаая. За эхний сэдэв маань бол яхаарахгүй өнгөрсөн бүтэн сарын хугацаанд ерөнхийдөө Монгол улсыг нь тэр чигээрээ бүх хэлэн мэдээллийн байгууллага за хүн бүр ер нь ярианы гол ганц сэдэв маань сонгуул байлаа. За энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуул маань 7 дахь удаага болж байгаа сонгуул. Анхны сонгуул бол 93 онд болж исэн. За тэгээд түүхэндээ анх удаа дахин санал хураалт буюу эхний шатнаас нэг ч одоо нэг дэвшигч 50 дээр нэмэх нэг санал авч чадаагүй учраас хоёрдугаар шат руу хоёрдугаар дахин санал хураалт руу одоо эхний хоёр байрт орсон хоёр нэвтрэгч нь орж байгаараа энэ сонгуулийн бас онцлог боллоо. Бас энэ өнгөрсөн 27 сонгуулийн туршил урд нэм үйл явдал болж байгаагүй. Анх удаа хоёроос олон нэр дэвшигч одоо дэвшиж байгаа тохиолдол бол биш. Өмнөх 2013 оны сонгуульд бол 3 нэр дэвшигч байсан. За тэрнээс өмнөх сонгуулиуд гэсэн бүр 4 ч нэр дэвшигчтэй ерөнхийлөгчийн сонгуул болж исэн. Гэхдээ дандаа одоо эхний шатны санал хураалтаар бол нэг нэр дэвшигч 50-аас илүү хувь авч исэн учраас ерөнхийлөгчөө шууд сонгогдчихжээ. Тэгэхээр энэ сонгуулийн үйл явц бол за ажиллагч нараас хэлж гин, иргэд манаас хэлж гин, түүхэндээ хамгийн хар сонгуул боллоо буюу хар PR маш их байлаа. Бас сонгуулиас өмнө хоёрдугаар дахин санал хураалтаас өмнө хоёр намууд манаас мөрийн хөтөлбөрөөс гадуур гэж хэлж болохоор амлалтууд за магадгүй бас энэ олон улсын валютын сантай хийсэн тохиролцооноос гажсан бас нэг амлалтуудаас өгöd ах шиг байлаа. Энэ бол хүүхдийн мөнгөтэй холбоотой. Тэгэхээр та энэ өнгөрсөн сарын үйл явцыг хараад дүгнээд хэлэхэд бол энэ Монголын түүхэнд ямар хөө сонгуул ерөнхий сонгуул болоод өнгөрвөө. За энэ талаар маш олон хүмүүс ярьж бишиж байгаа учраас бид голыг хэлмээр байна. Нэг товчлон хэлэх юм бол Монгол улсад анх удаага их баян хүн ерөнхийлөгч боллоо. Бизнесийн угшилтай Genco гэж компанитай Монголын социализмын өмч хөрөнгийг хуваах үеэр томоохон хэсгийг өөртөө авч чадсан махны үйлдвэрийг талах чихрийн комбинатыг баян гол зочид буудлыг томоохон хөрөнгийг өөртөө авч чадсан 90 оноос хойш чөлөөтэй болмогцоо Сингапур Монголын хооронд дараа нь Сингапур Оросын хооронд 8 хийж исэн тийм тамирчин Монголын тэр жудо бүхийн холбооны тэргүй ерөнхийлөгч байсан. Ер нь бол тамирчид бол маш их дэмждэг. За ийм хүн Монгол улсын ерөнхийлөгч боллоо. За энэ хүн бол бас Монголын ардчилсан холбооны тэргүүлэгчээр олон жил ажилласан. За ямар нэг хэмжээгээр санхүүжүүлсэн гэж ярьдаг. Төрийн сайд байсан, их хурлын гишүүн байсан. За одоо бүх талаараа бол одоо хэрвээ хүн бэлтгэдэг бол бэлтгэгдсэн хэмжээний хүн. За яг боловсролтой холбоотой диплом бүгд ийм асуудлууд байгаа. Ямар ч гэсэн бол амьдралын их сургуулийг нэлээд үзсэн ийм хүн гарсан. Ямар ч гэсэн одоо дефакто бид нар Батгалтмаагийн тулга гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгч болоод энэ ёсол юм маргаашаас болоод ингээд Монгол улсын ерөнхийлөгчтэй болж байна. Нэг онцгой. За дараагийн нэг онцгой нь энэ Монголын улс төрийн намууд бол ялахын тулд тэр хоорондоо ямар хэмжээнд бие бинийгээ муулж исэн бэлээ. Дараа нэгдэж авч яагаад ялахын тулд бол бидний мөнгийг бол яагаас ч усахгүй хүмүүс гэдгийг л харуул. Энэ сонгуулийн урд үзэгдэр намынхан тарааж байгаа мөнгө жишээлбэл сая олон улсын тэр OSSE гэдэг Европын аюулгүй байдал хамт ажиллагааны байгууллагын сонгуулийн ажиглагчид тайлан тавилаа шүү дээ. Гэсэн тэр тайлан дээр юу ярьж байгаа юм бэ? Зөвхөн одоо дахин сонгуулийн үеэр буюу энэ 7-оос үгүй 6-ны өглөөнөөс 7-ны өдөр хүртэл нийт
161 тэрбум төгрөг Монгол улсын засгийн газар хүүхдүүдийн мөнгөөр тараачлаа. 61.2 сая евро буюу бараг 70 сая Америк доллар өгсөн нь яг ерөөсөө 30 цагийн дотор тарааж хүмүүсийн дансанд байрлуулсан нь олон улсын валютын санд хамрагдаад анх орж ирсэн 38 сая доллароос 2 дахин илүү байна гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь бол энэ улс төрийн намууд гэдэг энэ төрийн эрхийг барьж байгаа намууд гэдэг энэ хэсэг хүмүүс та бидний мөнгийг яаж ч өөрсдөө сонгоход яаж зархаж бэлэн гэдгийг харагдлаа. Ийм л хоёр онцолж хэлэх юм бол үйл явдал боллоо гэж бодож байна. Тэгэхээр төсөв гэдэг бол мэдээж ард түмний бас мөнгө гэж ойлгож болно. Мэдээж заавал ард түмний мөнгө шүү дээ. Биднээс л эргэж өглөнгүүтэй тэгээд тэрийг амлалтаа биелүүлж та нарт одоо ард түмний сайхан одоо хэрэгтэй мөнгөж нөгж ийн гэж хэлээд байгаа нь бол бидний мөнгийг нэг халааснаас аваад сонгуулийн өмнө мөнгө төгрөг тараахгүй инээ тэрийг гаргасан хууль муу эднэрийн хувьд гуйл байна гэдгийг харуулж байна. Ер нь энэ сайн анзаархад энэ Монгол улсын төр засаг өөрөө хуулиа зөрчдөг. Өөрсдөө мөнгө тараадаг. Одоо жишээлбэл сая зөвхөн Баттулгын сонгуулийн 1 тэрбум төгрөгтэй машиныг зогсоож шин. Дахин сонгуулийн үеэр одоо дахин тоолгын үеэр ялааш санал авахраалтын үеэр Баттулга нэр дэвшигч тэгэхэд юу хийсэн гэхээр Монгол ардын нам бол маш их мөнгө тарааж байна. Сонгуулийн тойрог бүр дээр тэгээ энэ мөнгө тараахт нь төр засгийн ажилтнууд цагдаа оролцож байна гэдэг мэдээлэл хийсэн л дээ. Тэгэхээр энэ зөвхөн мэдээлэлээс болоод Монгол улсын цагдаагийн газар биднэрт хариу өгөх хэрэгтэй. Тэгэхээр төрийн цагдаа аль нэг нэр дэвшигчийн мөнгийг тараахад оролцсон бол бид хэн итгэх юм бэ? Энэ төрийн цагдаа ер нь биш улс төр дүүрчих ёсгүй. Төрийн цагдаа иргэдэд дүүрчих ёстой. Энэ дээр тэр цагдаагийн газрын дарга гэж хүн байгаа байх. Тэр хүн хариу өгөхийг одоо хүмүүс шаардах байх гэж би бодож байна. Тэгэхээр мөнгө нэгдүгээр ийм ихээр тараасан. Ойролцоогоор нэг аймагт 1 тэрбум төгрөг зарцуулсан гэх юм бол тэгээ 2-3 тэрбумыг нэг дүүрэг зарцуулсан гэх юм бол нэг улс төрийн энэ хоёр том намын тус бүрийнхэн намын саяын сонгуулийн зардал нэг 40-оос 50 тэрбум төгрөг элбэг боллоо. За дээр нь саяын тэр 161 тэрбумыг бидний өмнөөс тараасны тооцох юм бол ер нь учиргүй их боллоо шүү. 2-300 Монгол ардын төрийн эрх барьж байгаа намын 200 тэрбум боллоо шүү гэж хэлэх гэж байгаа. Тэгэхээр хуулиар бол нэг нэр дэвшигч намтайгаа нийлээд сонгуулийн кампанид ажилдаа нийлээд 21.5 тэрбум төгрөг баха. Одоо дээд хязгаар байдаг. Одоо сонгуулийн кампанид зарцуулсан. Өөрийнх нь болон намынх нь гаргасан нь бол ойлгомжтой болж байна. Тэгэхээр одоо жишээ нь дараагийн бидний яаж хуурдгийг харах үлдэж байгаа. Одоо энэ хоёр улс төрийн нам хуулиараа намын сонгуулийн тайлангаа гаргаж өгөх. Ерөнхийлөгчийн сонгуулийн зарцуулсан мөнгөнийхөө тайланг гаргаж өгөх хэрэгтэй. Ёстой. Тэрийг 1 сарын дотор шалгаад ард түмэнд мэдэгдэх ёстой. Тэрийг уг нь дээчүүх хариуцдаг. Тэгээ дээчүүхч одоо аль зэрэг яаж ажиллахыг бүүмэд. Ямар ч гэсэн юу мэдж юм гэхээр би дээчүүх намын санхүүжилтийн талаар ажиллаагүй ирсэн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь бол саяын сонгуул шудраг ёсны төлөө сонгуул болсон юм л да. Тэгээд шудраг ёс содж байх юм байхгүй. Тэгээд аргагүй ихэнд гацаад. За мөн одоо тантай одоо та ярих байх тэр цагаан сонголтын тухай хоёулаа хэсэгт нь ярьсан зүйтэй байна. Тэгэхээр цагаан хуудас гэж бас нэр томьёо энэ сонгуулийн үед одоо ашиглагдлаа. Урд өмнөх жилийн сонгуульд бол хоёр сонгуульд бол энэ нэг ч одоо дурдгаж байгаагүй зүйл. Зарим эрдэмтэд бол судлаач нар бол энийг бол хэлж ирсэн байлээ. Гэхдээ тэр үед тухайд бол олон нийтийн хүртэл болж чадаагүй. Тэгэхээр 2015 оны хуулиар өмнө нь бол хоосон хуудас уншуулдаг байсан байлээ. Тэрийг нь тоолдог. Гэхдээ хүчингөө тооцдог байсан. 2015 оны сонгуулийн тухай хуулиар одоо хоосон хуудас уншуулвал тэр нь одоо альч нэрт дэвшигчийг дэмжээгүй бөгөөд хүчинтэй гэдэг одоо болоод сонгуулийн тоолгонд нөлөөлдөг. За энэ бас эхний шатнд ч гэсэн хоёрдугаар шатнд ч гэсэн бас цагаан хуудасаас нэлээ бас нөлөө үзүүлсэн болов бас ялангуяа нэгдүгээр шат хоёрдугаар шатны хооронд энэ цагаан хуудас нэлээ олон танигдсны үдсэн дээр бас намууд манаас энэ олон талын бас одоо хариу үйлдэлүүд буюу магадгүй энэ олон талын амлалт мөнгө бас гарсан шалтгаанууд байж болох юм. Тэгэхээр та бүхэн танилцуулахад за өнгөрсөн эхний шатанд бол өнгөрсөн 7 сарын 7-нд бол хамгийн олон цагаан хуудас ба хоосон хуудас уншуулсан нь 19,494 саналын хуудас хоосон уншуулсан байлээ. Энэ одоо нийт санал өгсөн хүмүүсийн 8.2%. Тэгэхээр 8.2% гэдэг бол бас нэлээд их тоо. Магадгүй бас
ерөнхийдөө бас энэ дүнд бас нөлөөсөн байж магадгүй. Та энэ цагаан хуудас, цагаан сонголт гэж энэ хөдөлгөөний талаар ер нь таны бодол юу байна? Гэт том урсгалаар нь харвал цагаан хуудас, цагаан сонголт бол түүхэн шаардлага байсан гэж үзэж байна. Зөвхөн тэр хууль байсан үнэн тэгтээ шаардлага. Ягаад гэвэл ерөнхийдөө энэ 2017 оны ерөнхийлөгчийн сонгуул бол 2 том урсгалыг монголчууд дагсан харагдаж байна. Нэг нь бол бүх эрх мэдлийг ганц Монгол Ардын наамд өгөхийг зорьсонгүй. Юу ч гэсэн одоо ингээд заахаа сая хувь хүмүүсийн тэр өөрийнх нь мэдлэг чадвар авьяас тэрийг нөлөөг үл тооцоод ярих юм бол нэгдүгээрх нь хоёрдугаарх нь ер нь энэ Монгол Ардын нам ардчсан нам хоёрт ард хүмүүс их дургу байгаа харуулж байгаа юм л да. Монгол Ардын хувьсгалт намын намд 3 хоногийнх нь өмнөхөн илссэн нэг хүн Ганбаатар гэдэг хүн гарч ирээд төрийн эрхийг барьж байгаа намтай адилхан буюу түүнээс бараг дээр шахуу баг тэр тоолго дээр эсэргүүцсэн тэд нар одоо бол үнэн зөв үед мэдэхгүй байна. Тэр шөнө нь юу болсон мэдэхгүй шүү дээ. Ямар ч гэсэн Батулга тэгэхэд нэр дэвшигч юу гэж хэлсэн гэхээр за энэ шөндөө манан махнамаа идээд хонох юм байна да гэж хэлсэн. Өглөө үнэхээр идсэн байсан. Тэгэхээр ямар ч гэсэн энэ юу харуулж ихээр бүх сонгогчдын 30% нь энэ хоёрыг дэмжихгүй байна гэдэг бол энэ хоёр үнэхээр түүхэн үүргээ биелүүлж чадахгүй. Үндсэндээ бол дуусчаа намууд гэж харж болно. Тэгж харагдаж байна. Тэгэхээр яг энэ тэр 330 орчим хувийнх нь тоо сая 3 хуваагдсан. Нэг нь ман руу, нэг нь мах юу ардчилсан нам руу, нөгөөх нь өөрөө бие дааж үлдээ 100 бие даагаад Ганбаатар чинь бараг 20,000-аас 100,000 цагаан боот сонголт болчихлоо шүү дээ. Эхнийх нь 19,000 байсан бол дараа бараг 100,000, 99,000. Энэ юу харуулж ихээр монголчуудын ардчлал сонголттой болж байна. Бид нар энэ үүргээ биелүүлэхгүй зөвхөн хүмүүс баяжуулаад байгаа улс төрийн намдад дургу байна гэдгийг харууллаа. Би өчигдөр Оросын Россия гэдэг телевизийн каналд ярилцлага өгсөн. Мөн Независимая газета гэдэг хүмүүс фэйсбүүкээр ярилцлага авсан. Гэхдээ тэгээд та энэ Монголын ардчил та яаж ийн одоо хойш ухарч ийнэ, урагшаа ухарч ийнэ гэж асууж байна л да. Би тэгэхээр монголчууд Монголын ардчил урагшаалхаж явна гэж хэлсэн. Ягаад гэвэл нэгдүгээр тэр цагаан сонголт хийж болно гэдэг бол агуу том ялалт. Би таалагдахгүй хүнийг заавал сонгох ямар шаардлага байна. Таалагдахгүй хэлэх ёстой гэж бодож байна. Тийм болсон. Тэгэхээр энэ бол цаашдаа улс төрийн намуудыг өөртөөхөн хүн гаргаад хүн авийнхаа бод хагсын дэмжих хүн гаргахгүй бол одоо тэгээд улс төрийн намууд өөрсдөө ямар хэмжээний сул дорой болсыг харуулж байгаа юм байна. Бараг хэмж хэрэггүй шүү болж гэлж байгаа юм. Тэгэхээр нэг бодлын бас сонгогч иргэдмээс нэлээд одоо байхгүй байсан эрх мэдлийг нь бас ойлгуулж өгч байна. Ягаад тийм том эрх мэдэл болоод байна гэхээр 50% Монгол босго бол Монгол байдаг. Зарим ихэнх бол ардсан орнууд 50% босго байдаг юм байлээ. Дээрээс нь энэ хоосон хуудас уншуулах буюу алийг нь ч дэмжихгүй байх нь бас хүчнтэй санал бас тооцдгүй орнууд их байдаг юм билээ. Ардсан орнд дотор тэгэхээр Монголын бас энэ сонгуулийн систем бас нэлээд ардсан орн дотроос бас нэлээд дэвшилттэй ч юм уу янзлаг байх нэ. Тий, нөгөөх нь миний нэг анзаарсан юм бол одоо Монголын залуучууд. Монголын залуу үе тэр 100,000-ыг авсан хүн рүү маш их байгаа. Та одоо надад ажиллаж байгаа хүмүүс маань өөрөө цагаан сонголт гэдэг хөдөлгөөн гаргаад өөрөө би таныг хэдэн жилийн өмнө сонгуул өгөхгүйгээ явж исэн залуу байсан санаж байна. Одоо болохоор би ингэж өгнөөгөө явж ийн гэдэг бол монголчуудад шинэ үе гарч ирснийг харуулж ийн гэж бодож байна. Тэгэхээр ямар ч гэсэн монголчууд ухаалаг ард түмэн учраас цаана бас бусад сонголтыг үлдээж гинэ л гэж ойлгож байна. Тэгэхээр та Батулга нэр дэвшигч ер нь яагаад ийм ялал байгуулав гэж та юу гэж бодож байна? Ер нь бол залуучуудад нэлээд таалагдж байгаа гэсэн бас имиж явагдаад байлаа. Одоо өөрийгөө босгосон хүн, за спортсмен хүн учраас бас залуучуудаас тэр нь таалагддаг. Таны хувьд бол яагаад ялч вэ? Тэг яг хав нэгдүгээрт бол ерөнхийдөө бол бүх сонгогчдын 50% авч чадахгүй байсан. Дараагийнх бол хүчээр авч байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр яг байгаа дотроо хүмүүс байгаа кандидатууд дотроо илүү нь байна гэдгийг харуулж байна. Нөгөөх нь болохоор нөгөө талын маань хоёр адилхан нам байсан байгаа. Гэтэл нөгөө талынхаа нам нь төрийн эрх барьж байгаа мөртлөө хүчтэй байж чадаагүй гэж бодож байна. Тэгээд яг хоёр кандидатуудын нь хийсэн ажлууд байна. Нөгөө хийсэн бүтээсэн юм их байгаа ч гэсэн хил ам их дагуулсан байна. Нөгөөх нь болохоор зэрэг одоо ягаад ч тэр нөгөө төмөр замтай холбоотой 280 сая долларын асуудлууд байгаа. Холбоотой хүмүүс нь одоо их орондоо ирж чадахгүй байгаа, зугтаж байгаа гэх мэтэр энэ талд нь газрын 8 гэх мэтэр ингэж ярьж байгаа. Ер нь бол энэ олон жил шийдээгүй явсан асуудлаас болоод шийдэж чадахгүй байгаа тэр намд нь илүү түлхэлт өгөөд энэ нараа өгөх болов гэсэн энэ
том давалгаал явчлаа гэж ойлголоо. Юу ч гэсэн монголчууд бол энэ хоёр хүнийг ялангуяа нөхөр Батулгыг ерөнхийлөгч болгодог нь хийчихсэн юмд нь биш гэдгийг одоо өөрөө ухаантай хүн мэдж байгаа байлгүй. Хийх байх гэдэг хүлээлтэн дээр энийг сонголт хийж байгаа. Ялангуяа шудраг ёсыг баталгаажуулах. Тэр өөрийнхөө тэр 280 сая доллартай холбоотой төмөр замын хаймыг ил тод болгох хэрэгтэй. За тэгээд одоо янз бүрийн тойрсон асуудал байна шүү дээ. Энэ асуудал болгонд хариу өгөх хэрэгтэй. Энийг одоо Монгол улсын ерөнхийлөгч болтсон хүнээс бид нар маш их шаардна. Тэр хүн худлаа ярих хэрэггүй. Хэрвээ худлаа ярих юм бол мэдээж импичмент хийхийг шаардна хүмүүс. Гэх мэтээр Монголын сонгогчид за нэгдүгээр сонголтоо хийсэн. Хоёрдугаар бид сонголтоо хийнэ гэдэг бол нөгөө хүнээс их том хүлээлттэй байна гэдгийг л нөхөр Батулга өөрөө ерөнхийлөгч Батулга мөн тэр намыг гаргасан ардчилсан нам нь өөрөө удирдлага нь ялангуяа илүү ойлгох байх гэж найдаж байгаа. Ямар ч альж тохиолдолд Монгол улс живж дуусч байгаа энэ авилгалыг зогсоох хэрэгтэй байна. Альж тохиолдолд энэ уулуурхайн Монголын энэ бүх баялаг цөөхөн хүний ер нь бол Батулга гишүүн өөрөө хэлсэн шүү дээ. Батулга ерөнхийлөгчд нэр дэвшигч одоо юу гэж хэлсэн гэхээр Монгол улсын газрын баялагийг 30 хүнийх биш 3 сая айлын хүнийх болгоно гэж хэлсэн. Тэр яг юу гэсэн үг юм? Яг яаж хийх юм? Эний цаанд шивэл орон нутагт нөгөө royalty буюу ашигт малтмал ашигласны төлбөрийг хагас нь очих ёстой хууль одоо хүртэл хэрэгжихгүй байгаа. Үүнээс чинь болоод орон нутагт баг Афганистан шиг местний лорд бий болоод байгаа шүү дээ чинь. Тэгэхээр шийдэггүй асуудал маш их байгаа. Одоо энэ хүн өөрөө маш их баян хөрөнгөтэй мөнгө төгрөг үдсэн хүн өөрөө л аваад авилгалд орно гэж би бодохгүй байна. Тийм хүлээлт байна. Тэгэхээр бас Монголд арцл түүхэнд бас нэг тохиолдлоос бусдаар бол тайван засаглал шилждэг нэр дэвшигч бол манаас дөнгөж маргааш нь бол бас ялагдлаа хүлэн зөвшөөрд бас Батулга нэр дэвшигч ялагчд бол баяр хүрсэн байгаа. За Батулга нэр дэвшигч бол ард түмнийг өөрөө салгана гэсэн амлалтаа биелүүлнэ гэж хэлж илээ. Гэхдээ биелүүлэхдээ их хурал засгийн газрыг шахаж биелүүлнэ. Хоёулын нэг газраа биелүүлнэ гэдгийн зэгтээр ахиж ярмаар байна. Энэ бол хамгийн замбраагүй тэр үнэхээр боломжгүй тийм юмыг амласан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хэрвээ энийг хэрэгжүүлэх юм бол эдийн засгийг хөмөрнө гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ популист юмд ялангуяа их өртөө хүмүүс монголчууд их өртөө байна. Тэд нар маш их томоор хуурдагдсан. Тэр нь бас нэг том саяын тань төрөний асуулт яагаад яасан бэ гэдэг нэг том шалтгаан мөн. Тэрнээс ч айхтаа наадуул нь хүүхдийн мөнгө гээд 36 цагийн дотор 161 тэрбум төгрөг тараачлаа ш. Хүүхдийн мөнгөд болсон нь бас миний ач гавьяа гэдээ бас Батулга ялагч манаас хэлээд амжицсан байгаа. За дараагийн сэдв маань бас 7 сарын 1-ээс бол 2 дугаар ээжний татрууд бол нэмэгдсэн байгаа. За нэмэгдсэн татрууд бол за импортын одоо шатхуун дээр бол онцгой татвар бол нэмэгдсэн байгаа. За импортын одоо хайбрид гэж хэлдэг одоо цахилгаан хосолсон хөдөлгөөртэй машинууд дээр нэмэгдсэн байгаа. За нийгмийн даатгалын шимтгэл бас нэмэгдсэн байгаа. За энэ бол өнгөрсөн 5 сард бол за тамхи хадгаламжийн хүүтэй болсон байгаа. За ер нь ерхий бусад бүх машин дээр бол импортын татвар бол нэмэгдсэн байгаа. За тэгэхээр 7 сарын 1-ээс эргэжээд энэ гэхээр хараахан бол шатхууны түгээх станцуудын компаниуд бол бензиний үнэ нэмээгүй байх. Гэхдээ ер нь бол нэмэхээс өөр аргагүй байдал төрөх байх. Баярын өмнө бол мэдээж бол нэмэх нь бол буруу бах гэж бодож нэмэхгүй байгаа. Энэ тэгэхээр бас одоо валютын сантаа тохиролцсон хоёр талаа тохиролцсон үндсэн дээр бол татварууд нэмж байгаа шүү дээ. Тэгэхээр шатхуун нэмэгдэнэ гэдэг бол яг хүн бүрийн одоо бас карманд нөлөөлнө гэсэн үг. Та энэ татваруудын талаар. Гэхдээ энэ саяын татваруудыг нэмэх шаардлагагүй байсан юм аа. Олон улсын валютын сан ч гэсэн нэмгийг шаардаагүй юм байл шүү дээ. Харин тийм байл. Тэгээ мөнгө нь удаан бүтэж магадгүй өрөнд орчлоо одоо болохоо байлээ гэж төр засаг чинь сангийн сайдын тагсаар байгаа нэмсэн. Тэгээ сангийн татвараас нэмсэн, гаднаас ч мөнгө авсан, татварын орлогоч нэмэгдсэн, зардлаач нэмсэн. Тэгэхээр энэ төр бол одоо жоохон хариуцлагагүй байгааг харуулж байгаа юм. Нэгдүгээр, хоёрдугаар зэрэг шатхууны хувьд бол ярих юм бол шатхууны үнийг тогтмол барихын тулд шатхууны үн маш доогуур байхад нь одоо битийн нэмэрэг зөндөөх мөнгө өгсөн. Үн доогуур байхад нөгөө нэмэхгүй байсан. Үн нэмэгдсэн тэд нар нэмэгдсэн нөгөө шатхуун дээр нөгөө тусгай татвар төлдөг. Тэрүүгээр нь одоохондоо дээш доошоо явуулаад үнийг зохицуулж байгаа. Энэний хүчинд бол яг шатхууны үн өөрчлөгдөхгүй байгаа. Гэхдээ Монгол шиг оронд бол ингэж төр засаг шатхууныг ингэж барьж хэдхэн 7-8 компанид тусгай эрх олгож ирснээс энийг бол тэднийг өрсөлдүүлээ.
Нэг хүнээр авдаг, нэг хүнээс авдаг гэж тэд нар ярьдаг л да. Тийм л дээ. Гэхдээ хоорондоо нөгөө зардлаараа өрсөлдөхгүй байгаа юм бас. Комментэр жоохон чөлөөт өрсөлдөөнийг илүү болгоод энийг тавих юм бол энэ үнийх нь дээш доошоо болох хэмжээний алдагдал нь юу энэ зөрөө нь болохоор зэрэг гинт нэмэгдснээс бага л да. Тэгэд ер нь энэ шатхууны үнийг өөрөө зах зээлийн механизмд оруулахгүй бол бид нар нэг өдөр дийлэхгүй хэмжээнд болох болов том хямрал болох болов гэж айж байгаа. Тийм учраас одоохондоо үн нэмэгдэхгүй байгаа нь бол зөвхөн тэр нөгөө тусгай татварын дээш доошоо болгож байгаатай холбоотой. Ер нь төр засгийн газар үнийг тогтоохыг оролдох гэдэг үе төр зурих л байдаг. Тогтоохыг оролдож байгаа тэр хянд шийдвэр гаргасан дарга нарт нь ашигтай байдаг. Тэд нэр тэр цаа тоглогч нартай хамтраад хувилдаад өөрсдөө баяждаг. Ийм юм байгаа гэдгийг одоо иргэд мэдж байгаа ч яг та бүхэн энэ шатхууны үнийг чөлөөтэй болгох нь буруу гэж үзэж магадгүй. Урт хугацаанд тэрнээс өөр сонголтоо байдгүй. Тийм учраас энэ төр засаг бол өөрсдөө сонгогдсон төлөө яахаас босчихгүй гэдгийг та бүхэн харж байгаа учраас сонгуулийн үнийг бол тэрнээс өөрөөр хүртэл алдаж магадгүй гэж би гомжилж байна. Тэгэхээр нийгмийн даатгал шимтгэл нэмэгдсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол ажилтан талаас бол өөрөө хүн бол 10%, цалингаас 10% хөдөлдөг тийм ээ. Байгууллага талаас 11%. Тэгэхээр нийлээд бол ер нь 21% гэж хэлж болохоор. За энэ 21% байсан нь бол шатлалтаагаар 20 он гэхэд бол 26% болох юм байлээ. За нэмсэн шалтгаан нь бол ерөнхийдөө ойлгомжтой. Ер нь манай тэтгэврийн сан одоо ирээдүйд мөнгөгүй болох болно. Тийм учраас одоо тэтгэврийн сангаа өнгөжүүлэхийн тулд энэ татрыг нийгмийн даатгалыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд орчод байгаа маа гэх. Хоёр үр дүн байгаа. Нэгдүгээр тэр энийг бол нэмж байгаа нь өөрөө ноцтой хүмүүсийг ажилд авахад үнэтэй болгож байгаа. Манай хямдхан орол гэж ярьдаг. Үгүй Монголд хүнийг ажилд авах маш үнэтэй. Татвар бага гэдэг. Яг социализмын онлоор явдаг. Хүмүүсийг ажилд авах, ажлаас халах бол маш хэцүү. Тийм учраас ажил хөдөлгөөний тийм их байгаа байхгүй. Хүмүүс тийм том эрсдлийг ажил олгогчд авахгүй байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт биш те татварын мөнгө чи хоосон байгаа байхгүй. Татвар одоо юу уучлаарай юу тэтгэврийн сан чи хоосон байгаа. Төсөөс авч өгж байгаа. Тийм байсаар байтал сая энэ сонгуулийн өмнөхөн эмэгтэй хүмүүс 48 настай, эрэгтэй хүн 53 настай хүсвэл төрүүлж тэтгэвртээ гарч болно гэдэг хууль баталчихж байгаа юм л да. Энэ бол мөнгөтэй дээ юм уу? Бид нарт хайртай да биш. Зүгээр л бид нарыг бушуухан сонгуулийг авахын төлөө гаргаж байгаа арга хэмжээнүүд л. Энэ бүхэн бол Монгол улсын төр засгийг улам их өрөнд оруулсан алхмыг энэ засгийн газар хийж байгаа бөгөөд төлбөрийн энэ засгийн газар биш дараагийн засгийн газар төлөх учраас тэгэд одоо бүр живсэн чамаагүй гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ татвар нэмж байгаа бас зэрэгцээд бас манай эдийн засгийн хувьд бол бас баг зэрэг бас эерэг мэдээнүүд гараад ирсэн байгаа тийм ээ. Эхний улиралд бол дотоодын нийт бүтээгдэхүүн 4.2% өссөн байгаа. За гадаадын шууд хөрөнгө оруулалт бол баг зэрэг нэмэгдэж байгаа харагдаж байна. Яг хоо гэрлэн дохио хонглын үе зүрс байна уугүй гэдэг талаас нь ярил тэр гэрлийн дохио бол байгаад байгаа шиг байна. Гэхдээ цаашдаа ер нь энэ эдийн засгийгаа бид нар одоо өндөр уртастай одоо хурд өндөртэй энэ жил зарим байгууллагууд бол манайх чинь 0%, бараг 0.0 хасах 0.0% үүсэн гэдээ таамаглаад байгаа шүү дээ. Тий, энэ өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө юу ч бүтээгээгүй гэдгийг анзаарах хэрэгтэй. Зүгээр л нүүрсний үн нэмэгдсэн, нүүрсний экспорт нэмэгдсэн, бараг бүтэн жилийнхаа экспортыг хагасчил гаргачихж байгаатай шууд холбоотой л доо. Тэгэхээр энэний аюултай нь юу вэ гэхээр улс төрчдийн нэг эдийн засаг нэмэгдлэгээ та бидний хийц юм шиг буруу яриад ялангуяа өөрсдөө хийц юм шиг ярьдаг учраас ингээ сайхан юм тод юм гаргаад ирж байгаа юм. Үнэн хэрэгтээ нүүрсний үн унчихвал яах вэ? Тэгэхээр нэг талаасаа нөгөө талаасаа энийг ингэж эдийн засаг сайхан болж байна миний хүчээр гэж улс төрчд яриа дараа нь өөрсдөө зарцуулж эхэлдэг. Тэр нь өөрийнхөө сонгох газраа илүү мөнгө сонгох тойрогтой илүү мөнгө зарцуулж эхэлдэг. Үр дүнд нь Улаанбаатар хотод 50 хүүхэдтэй 3 ээлжээр ажиллаж байгаа сургуулийнхын тоо нэмэгдээд байдаг. Хөдөө болохоор хөнгүү сургуулиудын тоо нэмэгдээд байдаг. Энэ бүхнийг одоо нэг тийшээ болгож хянаж иргэний нийгэм ажиллахгүй болбол одоо ингээ хөдөө хэрэггүй суманд онц хэрэггүй маш их олон объектууд барьж эхэлж байна. Мөнгөтэй болмогцоо бариад эхэлдэг. Тэгээ ягаад чинь зарим зам 3 дахин үнэтэй болчдгийг километр нь те. Ингээ улс төрчид өөрсдөө бидний мөнгийг зуршуулдаг энэ ажлыг хийж байна гэдгийг тэмдэглэх мэдэх хэрэгтэй. Тэгээд төгсгөл нь яадаг вүлээ? Төгсгөл нь бид нар өрөнд ороод өрийн та бид нар төлдөг шүү дээ. Ийм л юм одоо болж байгааг бас давхар хармаар байна. Монгол улсад иргэний нийгэм, бодлогын тэнг цаанг ийм ажлууд шаардлагатай байна. Ер нь ингээд Монгол улс мэдлэгтэй боловсралтай болохын хэрээр үнэхээр л тийм болж байгаа бол үний юмыг ярьдаг, мэдээлэлтэй хилцдэг энэ ажил руугаа илүү орохгүй бол бид нар сэтгэл хөдлөлөөр голдуу дахиад тэгээд бидний наадан баяр чих юм тэгээд тэрийг ярьсаар байгаад ингээд нөгөө зунжин дуулдаг
зарцаа шиг өвлөн яхаа мэдтгүүд нөгөө бүжиглээд хоног гэдэг шиг юм болох гээд шүү дээ. Тэгэхээр гол бас манай эдийн засгийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд санаа зовж байгаа зүйл бол эх 1 сард бид нар Чингис бондныхаа эхний төлбөрийг хийх хэрэгтэй байгаа. 500 сая долларын төлбөрийг 1 сард хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр бол төсвийг харахад бол ямар ч зэнийг бол төлөх чадвар бол байхгүй. Нөгөө хөгжлийн банкын бондтой адилхан бас дахин сангуулжлах буюу өрийг өрөөр дарахаас өөр арга байх. Тэр цагт өрийг өрөөр л дарахаас болж байгаа. Өөр бодлогоч байхгүй, чадварч байхгүй, бид нар хийж бүтээсэн юм ч байхгүй. Монгол улс яг газар доорх баялагаас өөр юм шинээр экспортлохгүй байгаа. Та бидний оюун хандтуудаа биш. Та бид нар хоорондоо өрсөлдөх боломжийг төр засаг яг адилхан өгөхгүй байгаагаас хүн болгон хийж байгаа бизнест нь саад байхгүй байгаа учраас урагшаашаа явхад үнэтэй байгаа учраас бид нар өрсөлдөж чадахгүй байгаа болохоос биш. Тэгээс бидний оюун ухаан хөрөхгүй байгаадаа ердөөсөө биш. Монголчууд эрхийн зах зээл дээр гарах ёстой. Тэгсэн цагт харин бид нар энэ хамаарлаасаа багасна. Өөр нэг хэлэх юм гэтээ зэрэг сая эдийн засаг нааштай харж байгаагийн өөр нэг гол шалтгаан бол олон улсын валютын сангийн эхний мөнгө орж ирсэн. Дараагийнх нь орж ирэх бэлэн болцсон байгаа. Энэ бүхний үр дүнд нөгөө дотоод төрийн ажилчдын цагдаа багш нарын хаан цалин төлөхийн тулд өндөр үнэтэй 17.8% хүүтэй зээлийг дотоодын зах зээлээс авдаг байсан болимогц төсвийн алдагдал баг гарч байгаа. Тэгмэгц эдийн засгийн өсөлт нь нэмэгдсэн харагдаж байгаа болохоос биш. Тоо статистикийн асуудал. Статистикийн махыг идэж болдгоо гэдгийг та бүхэн мэднэ тий. За чухал сэдвүүд маань ингээд дуусчлаа. Тэгэхдээ нөгөөдөр бол Монгол наадам маань эхэлнэ. Тэгээ жил бүрийн Монгол улсын хувьд бол хамгийн том баяр зингийн бүх байгууллагууд бол амардаг, гэр бүл ч гэсэн амардаг. Энэ жилийн наадмыг та яг наадам юу гэж болно? Ямар хөө төрхөөр таарж байна? 93 наадам бидний дуртай монголчуудын хүндэлдэг биднийг нэгтгэдэг бид нэг бид үндэс суурь маань хэн блэ юу үлээ гэдгийг ахиж нэг бодуулдаг. Ялангуяа морь уралдах үеэр тий. Морин уралдааныг жишээл би хараад дандаа маш их сэтгэл хөдлөдөг. Яагаад гэвэл тэр мөн амьтан чи өстой үнэхээр уралдаж байгаа байхгүй. Тэнд арын хаалга байхгүй. Тэнд уралдаж яхад юу авилга өгөх боломж байхгүй. Тэр амьтны хичээл өстой нэг тэр ингээд тэр хичээж байгаа харахаар үнэхээр сэтгэл хөдлөмөр. Тэгээ үнэхээр л бид нар монголчууд энэ яг энэтэй холбоотой ийм л байсан байх таа гэж бодогдсон шүү. Тэгэхээр тийм уур амьсгал нь илүү байгаасай. Монголчууд бид нар өөрсдөө тийм хурдан мор шигээ сайхан эрвийнхаа хүчээр уралддаг, өрсөлдөдөг, оюун ухаанаар өрсөлдөдөг болоосой. Ингээд мөнгө төгрөгөөр янз бүрийн худалдаж аваад ингээд авилга хахууд өгж аваад баймааргүй байгаасай гэсэн энийг нэг харах сайхан ёслоо гэж бодож байна. Бас сонгуулийн гайгаар бас ард түмэн бас наадмын уур амьсгалтай нэлийн хожуу урах гэдэг шиг байна тийм ээ. Яг нарын баяр ихний үхээс баярлах багтахгүй л дээ зүгээр. Тэрийг хурдан баярлаа зүгээр эрүүл сарвал бүгдээрээ сайхан тэр хөдөө гадаа хот улсын хагас нь хотод байгаа тэр хагас нь тэрний хагас нь хөдөө руугаа явдаг шүү дээ. Хөдөө энэ үедээ сайхан энэ тэнд юм хүмүүс үйлчилгээ мөнгө төгрөг нь ATM машин нариг дарс нь хангалттай байгаасаа л гэж боддог. Тэгээ сайн ч одоо 2-3 хоног ариг дарс суухгүй гэж хороод ер нь хүмүүсийг айгүй дарамтлаа шүү дээ. Яахаараа шүү гэж яа тийм хүний хэрэгцээг ард түмний тийм доогуур бодох учиртай ч юм уу. Архин тэр тэргүй уудаг нь ууж байгаа шүү дээ. Бизнес ээж хаагаад ер нь бол бид нар чөлөө торны чөлөөт хэрэгэд энэ эрх чөлөө дээр шин төлбөр нь том хариуцлага байдаг. Хариуцлага ганцаараач бай, хөдөөч бай, хоцодч бай, амарч бай, яач бай бид бусдыгаа хүндлэх ёстой. Байгаль нутгаа хамгаалах ёстой. Хогоо хаяхгүй байх ёстой. Яг үнэ. Тэгээд машинаа сайн барих хэрэгтэй, хүүхдэд даруулах хэрэгтэй. Тэгээ зам хэцүү. Сайхан амраарай тий. За элбэг наадам байхын үлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлээд за наадмын өмнөх дефакто тайм нөтөлөө өөр өндөрлөө. Та бүхэн сайхан амраарай, сайхан наадаарай. Бид 2-7 хоногийн дараа таймыг хий. Сайхан амраарай. За тэр үеэр бид нар ажиллах уур амьсгалд орсон байх. Баяртай. За баяртай.